Байцгаана уу? Өнөөдрийн эрүүл мэндийн бичлэгээрээ тархины чадвар болон ой тогтоомжийг сайжруулах дасгалыг та бүхэндээ зааж өгч байна. За тэгэхээр бид нарын тархины чадвар муудаад эхлэх юм бол ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр 3 онцгой тэмдэг илэрдэг юм байна. Нэгдүгээрт бол яадаг вэ гэхээр хүн үйлдэл хийхдээ бие яах нь юм тэгш хэмт тийм ээ барьж өгч чадахгүй ингээ ганхаахаа. За эсвэл маш их онголтож унах. Ингээд зүгээр явж байгаад хөл гарандаа орооцолдоод унах. Хоёр дахь шинж тэмдэг нь болохоор бидний зан араншинд гарч ирдэг шинж тэмдэг байх нь. За энэ нь яадаг вэ гэхээр маш их уурлах, эсвэл сэтгэлээр унах, гунхарах гэх мэтлэн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг зөв удирдах чадхаа байж эхлэх юм бол за 3 дахь бидний ой тогтоолт муудах. За мөн юмыг ойлгож хүлээж авах чадвар маань муутахыг хэлдэг байна. Өөр тохиолдсон зүйлүүдийг ерөөсөө эргэж санахгүй байх тийм ээ. Энэ маань илүү олшроод эхлэх. За тэгээд бодлох, мөнгөх гэж ярьдаг шүү дээ бид нар тийм ээ. За тэгээд хүн юм яриад байхад хүнийг тэр чигт нь хуучин шиг хүлээж авч чадхаа байчихсан. Юм уншаад ойлгох чадвар маань бас муудчихсан байвал энэ маань тархины чадвар маань мууджээ гэсэн дохойг бие маань биднэрт яаж өгч гинэ гэсэн үг болох нь тийм ээ. Тархины чадварыг дээшлүүлэх тийм ээ. За мөн ой тогтоолтыг сайжруулахад онцгой үр дүнтэй 2 дасгалыг та бүхэндээ зааж өгч байна. Тэгэхээр эдгээр дасгалыг бол Солонгосын уламжлалт ангаа ухааны эмч зааж өгсөн байгаа. За тэгээд энэ нь яг сүүлийн үед зөнөөрх өвчнөөр ихэнх шатанда явж байгаа хүмүүст хүртэл энэ өндөр үр дүн өгсөн гинэ. Тэгэхээр энэ эмчилгээний явцад бол судалгаагаар батлагдсан ийм өндөр үр дүнтэй дасгал байх нь. За тэгэхээр дасгалдаа оръё. Тэгэхээр эхний дасгал бол гарын дасгал байгаа. Гарын хурууны дасгал гэж хэлнэ. За ингээд сугаа хүчтэй ингэж хавчихгүй хөнкөө ингээд хавчаад за тэгэхээр хоёр гараа энэ гарынхаа ингээд яг мөрний хэмжээтэй байрна. За тэгэхээр хит хол бол ингээд салгаж барихгүй бас хий дойрхон наалд болохгүй. Тэгэхээр яг ийм мөрний хэмжээтэй барьж агаад за хамгийн гол нь бүх хурууны үзүүрүүд маань хоорондоо нийлэх ёстой гэдгийг анхаарах ёстой. За гараа ингээд өргөж хийх юм бол мөрөнд маань маш их ачаал өгөөд ядрах учраас сугаа тийм ээ зөөлхөн хавчин чанга хавчихгүй энд ямар ч хүч орохгүй мөрөө сулалж өгнө мөрөнд хүч өгөхгүй өргөхгүй дасгалыг хийж явах үед тэгээ бие сайхан чих байдалд бариад ингээд сайхан чих байдлаас маш тавиа жоохон 2 гарын хуруунуудаа хооронд нь үзүүрүүдийн нийлүүлэх юм дасгал хийх нэ. За тэгэхээр энэ дасгалыг дунджаар тийм ээ ердийн үед бол 1-2 минут бол хангалттай гэж үздэг. Тэгээд өдөрт хэдэн удаач хийж болно. Тэгэхээр энэ бол хизээч хийж болно, хаанч хийж болох юм дасгал байх нь нэгдүгээр дасгал маань. Тэгэхээр хурууны жижиг булчингууд маань ажилласнаар тархины маань тийм ээ их бага тархины маань үйл ажиллагаа яах нь сайжрах нэ. За хоёр дахь дасгал бол нүдний дасгал. За тэгэхээр нүд яагаад энэ тархины үйл ажиллагааны чадвар тийм ээ ой тогтоомжийг сайжруулахад нөлөөлдөг вэ гэхээр бид нар ихэнх мэдээллийг яадаг вүлээ нүдэрээ дамжуулж хүлээж авдаг тийм ээ. Тэгэхээр хуучин үг байдаг штэ тийм мянга сонсохоор нэг удаа үзгэж. Тэгэхээр нүд гэдэг бол мэдээллийг дамжуулдаг тийм онцгой үүрэгтэй байх нь. Тэгэхээр нүдээр дамжуулж авсан мэдээллийг тархи маань боловсруулад эргээд бид нар биеэрээ үйлдэл болгож гаргадаг. Тийм учраас энэ бол тархины үйл ажиллагааг сайжруулахад онцгой үр дүнтэй дасгал байх нь. За тэгэхээр нүдний дасгал маань бас мөн адилхан айж ухаан хийн хэрвээ их хурдан хийх юм бол толгой эргэх магадaltaй учраас айж ухаан хийгээд хиттэй энэ хурдандаа дасаад зугуухнаар хурдаа бид нар нэмж болно. Нүдний дасгал хийхин тулд бид нар гэхээр ямар нэгэн хар цэг тийм ээ яг нүдний төвшөндөө байлгаж олно. За тэг гэрийн нөхцөлд хийх гэж байгаа бол заавал ингэ зогсох шаардлагагүй сууж олно. Суугаад бичгийн заасан дээр нилээд томхон шиг хар цэг тавиад за тэрийг ингээд нүднийхээ орчинд наагаад за түүнийг хараад хийж болно. За энэ бичлэг дээр болохоор би та бүхэндээ зөвхөн хурууныхаа үзүүрийг харангаа хийж үзүүлье. За тэгэхээр хуруугаа ингэж барьж агаад хурууныхаа үзүүрийг харна. За хурууныхаа үзүүрийг харсан чигээрээ толгоогоо баруун гар тал руугаа эргүүлнэ. За баруун гар тал руугаа эргүүлэхдээ нүдээ хөдлөхгүй. За тэгэхээр би та нар руу нэг хялалцаад байгаа юм шиг харагдаж байгаад тэгэхээр хялалцаж байгаа биш дасгал хийж байх нь тий. Зүүн тал руугаа харлаа. За харцаа бол хуруунаасаа салахгүй дээшээгээ харлаа. Буцаалаа. Доошоогоо харлаа. Буцаалаа. За ердөө энэ юм байгаа дасгал маань. Тэгэхээр үүнийг мөн адил 2 минутын турш хийхэд болно. Тэгэхээр нэг хурдтай хийх юм бол толгой эргэнэ гэж хэлсэн тийм ээ. За тууштай, тогтмол сайн хийгээд үзээрэй. Тэгэхээр энэ маань батлагдсан өндөр үр дүнтэй дасгал байх нэ. За дахиад та нартай хийж үзүүлье. Хурууныхаа үзүүрийг харна. За баруун тишээ эргэлээ, толгоогоо зүүн тиш нь эргэлээ.
залаа дээшээ доолоо доошоо харлаа. Дахиад баруун тишээ зүүн тишээ дээшээ доошоо. За ийм төвөггүйхэн дасгал байх нэ. Тэгэхээр энэ дасгалыг одоо ууггүй сайн хийх юм бол та бидний тархины чадвар ой тогтоомж маань яах нь сайжрах нь тийм ээ. За та бүхэндээ эрүүл мэндийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай.